За хоёрдугаарт эрхэм зарлиг бүгдийг өвдсөн дургуул шашин гэдэг дотор бол бурхны бүх зарлиг багтах юм аа. Тэрэнд их хөлөгний одоо бурхны зарлиг гэсэн их хөлөгөн, баг хөлөгөн, судар тарин, их хөлөгөн дотроо судар тарин эдгээрүүд юм аа гэж. Тэгэхээр их хөлөгний одоо хүмүүс бол баг хөлөгний ч гэсэн ялгааг үзэх хэрэгтэй юм. Баг хөлөгөн дотор ч гэсэн их хөлөгний анхааран авдах хүнийг номсонд байгаа. Тийм ээ. Их хөлөгөн дотроо ч гэсэн судар тарин хоёрыг аль алины төвд үзэх хэрэгтэй юм аа гэсэн. Хоорондоо харьцлахгүй л гэсэн. Гаяан шүн ч юм уу номлаа гэж. За алин ч их номдол нугуудад анхааран авлагын анс байхгүй номлох номд үйлдэх хийгээд их номдол нугуудыг гэсэн үг юм да. Намлаа гэхдээ зэрэг уг нь бол яг лаа дагвар өг хоршихын одоо тийм ялгал байдаг. Бол зарим үедээ бол бас нэг хариалахын тийм ялгал руу ч бас орчоод байгаа юм шиг байдаг. Төвд хэлний юу бол бас нэг жоохон. Тэгэхээр гаяан шүн ч юм уу намлаа гэхээр алин альва тийм ээ. Их номдол нугуудыг анхааран авлагын анс байхгүй номлох номд үйлдэх хийгээд анхааран авлагын анс шимийн утгыг үзүүлсэн өвдс нь тусдаан байдаг хэмээн ойлгоод дээдийн номыг өөрт нь номлох хийгээд бүтээхийн ном тусдаа хоёр байдаг гэж барих нь хэр үгүй судар дандар болон тааллын тайлбарын шаштар дор их бишрэл төрхийн хориг болох хийгээд тэдгээр дор дотоодын утгыг үзүүлээгүй гадны ойлгоцын тор төдийг таслахч болоо хэмээн муушаахын оронд барихын номыг төвчхийн үүлийн түүтгэрийг согбор гэхээр хураана гэж мэдж үлдээрээ гэж. За тиймээс гэтлэхийг хүссэн нугуудад хуурмаг үгийн өвдсийн дээд нь их номдол нугууд мөн бизээ. Гэвч өөрөө оюун шамбаг дорой сул гэсэн үг юм. Оюун сул тэргүүтний өвшир шалтгаанаар өвдсийн дээдэд гол номдол тэдгээр төдий дор шүтээд магадл чадахгүй учраас дээдийн өвдсөн дор шүтээд тэдгээр дор магадлыг эрж үйлдээрээ хэмээн өвдсийг эрэх хэрэгтэй мөн болохоос гол номлолууд нь гадны торыг таслагч төдий мөн учраас шим үгүй хийгээд өвдөс нугууд нь дотоодын утгыг үзүүлснээр дээд нь болоо хэмээн мисэн огж барихгүй болоо гэж битгий бариарай гэсэн үг. Ааны үг гэж тийм ээ. Тэгэхээр эрхэм зарлиг бүгдийг өвдсөн юм аа гэж ойлгох тийм ээ. Сая бол түрүүнд нь бол бурхны эрхэм зарлиг бүгдүүд хоорондоо харшилдах юм уу бол харшлахгүй юм аа гэж. Нэгийг анхааран авч байгаа нөгөөг нь анхааран авч болдгийм үг бол болдгийм аа гэж. Тэгээд жавууч чинь бол төвд рүү орж ирээд хамгийн түрүүнд лозоо барин чин самбуу гээд дээр бол гарсан шүү дээ тийм ээ. Айрид шавнар дотроос нь хамгийн эхлээд айрид бол лозоо барин чин самбуу гарсан гээд байсан биз дээ тийм ээ. Гэхдээ зэрэг хамгийн анх эхлээд тэр лозоо барин чин самбуу гэдэг хүнтэй бол уулзсан гэж байна. Тэр хүн бол өрд нь одоо бас энтгэхт налиндрын хэд ч юм уу сурж байсан юм бэл. Тэгээд жавуужигаас бараг насаарч бараг ер нь ойролцоошхоо их өндөр настай тийм хүн байсан гэж байна. Тэгээ ер нь бол лозоо барин чин самбуу гэдэг чинь төвдийн одоо шашин нэг адар чадрыг хоёр байгаа ш тийм ээ. Чадрын одоо яг тэр одоо жүрнэн жүрсар гэж хоёр байдаг юм л дээ. Хуучин орчуулга, шинэ орчуулга гэж. Шинэ орчуулгын эхлэлийг бол лозоо барин чин самбуу тавьсан гэдэг юм л дээ. Лозоо барин чин самбуугийн хамгийн анх одоо Нямаавын шашин дэлгэрээ тэгээд тэр ландрам тэрийг доройтуулснаас хойш дахиад шинээр сэргэхэд хамгийн түрүүнд ном орчуулсан хүн лозоо барин чин самбуу юм шүү дээ. Тэгээд лозоо барин чин тэр одоо жүрсар жүрнэн гэдэг нь хуучин орчуулга гэсэн үг тийм. Жүрсар гэдэг нь шинэ орчуулга. Шинэ орчуулгын эхлэлийг бол лозоо барин чин самбуу тавьсан. Ер нь одоо аг сармаава гэж шинэ одоо шашны буюу одоо сүүлийн дэлгэрэлтийн эхлэл бол лозоо барин чин самбуугаас эхэлтэй энэ төр гэж бас зарим номлолд гардаг юм л. Зарим түүх чонж бас байдаг юм л. Тэгээд лозоо барин чин самбуутай жавуужингээ уулзсан гэж байна. Тэгээд уулзаад ярилцаа. Тэгээд та одоо миний орчуулагч хийгээч гэдгийгсэн. Эхлээ хоорондоо ярилцсан гэдгийг. Ярилцаад ингэж байжсэн лозоо барин чин самбууныг дөрвөн давхар байшинтай гэнэ. Байшинтай гэдэг дөрвөн өрөөтэй байшинтай гэнэ. Тэгээд өрөө болгонд нэг суудалтай гэж байна. Тэгээд та энэ ийм олон суудлаар та яадаг юм бэ? Та нэг хүн байж бит нэг л суудал дээр одоо номоо хийж болдгоо юм уу? Яагаад ийм өөр суудалтай байдаг юм бэ гэсэн. Би энэ одоо энэ жажид налжирчуд нажир ланаа мэдвэнжүүд энэ дөрвүүд ингэж гомддог юм байна. Тэгээд энэ дөрвийг дөрвөн өөр суудалтай гомдохгүй болдгоо хоорондоо харшилдаг гэсэн. Тэгээд түрүүнд нь ингэж
Жовжи ингээд ярихад бол ер нь Жовжийн баг ярьсан мэдсэн болгоныг баг мэдж байсан гэж байна. Жовжийн сонссон ном болгоныг сонссон байсан гэж байна. Тэгээд Лазаварын чинь сав ийм мондөг хүн байхад тэр нь миний хэрэг энэ төвдөд байна уу да гэж бодсон юм л. Тэгээ бодоод харин гарч ирээд харин тэр дөрвөн суудлынхын тухай асуудал харин тэгээд хэдэнгүүт наа энэ төвд чи миний хэрэг байгаа юм байна шүү. Яагаад гэвэл энэ чинь жүдээ шиг хооронд гал болсон юм байна гэж. Нэгэсэндээ тэгээд энэ дээр ч гэсэн бас нэг Боромдонгийн гэгэний ч гэсэн үг гардаг юм а. Нэг суудлын дээр бол ерөөсөө бүгдийг яана гэж. Тэгээд нэг суудлын дээр л нэг хүн одоо гэлэн сахилаан сахиад тэгээд нуус тарын номоо бясалгаад жожид нажирланаа мэт бүгдээр ингийн одоо ингээд эстрадуулаад алийн чинь ингээд гомсон тэр хоорондоо галах юм байдаг юм байл. Гэтэл Лазаварын чинь самбуу болоод одоо лүнгийн яндон горон бол бараг Жовжитэй бол тэнцүү мөртлөө жоохон тэр одоо жүдээ шиг бол хооронд нь жоохон гал болцсон юм байсан гэж. Тэгээд Жовжиг бол би одоо төвдөд яхахгүй хэрэгтэй юм байна гэж ингэж одоо ойлгосон. Тэгээд Лазаварын чинь самбуу Жовжид шавараад ном сонсоод ламдан мэдрэл одоо бодмөрийн зуулыг сонсоод тэгээд үнэхээр юм одоо бурууга өөрийнхөө эндүрлийг харилгаад тэгээд та одоо миний орчуулагчийгээ яваач гэсэн чи би бол их өндөр настай баг Жовжигаас ахшгүй гэсэн. Их өндөр настай учраас таны орчуулгыг хийж дийлэхгүй. Харин би өнөөдрөөс эхлээд эдийн өхвийгээ хүртэл одоо цэндийн аншаа бол нэгч гарахгүй гэж. Нэгт цэндийн аншаа. Энэ насны одоо нэг одоо бодол нэгийг ч гаргахгүйгээр л ерөөсөө яг ингээд одоо нямлаа хийгээ сууя гэж. Тэрийгээ л би харин тань даатах юм гэж. Тэгж хэлээ тэгээд насаараа одоо бяцлал хийж байгаа тэгээд яасан юм л таалуулсан гэсэн. Тийм ондог хүн байсан юм. Тэгэхээр тэрэн дээрээс ингээд харахад болол төвдүүд үл яаж яана хөхтэй зэрэг яг Жовжиг одоо морилохын үед тийм ээ. Сүүлд нь Жээрэн бүчиг бас ламын зохиохын үед ч гэсэн ямар яатсан байсан гэдэг зэрэг нуус тарны лам нар нь бол одоо чойрын номч гэдэг юм уу содрын номуудыг үзэх хэрэг байна. Та содрын номыг үзэж байгаа зарим нэг нуус тарны номыг одоо үзэх хэрэггүй ч гэдэг юм. Гэлэн сахилтай хүн нуус тарны ном хийж болохгүй ч гэдэг юм. Нуус тарны одоо номыг хийж байгаа гэлэн сахил авах хэрэггүй юм чинь одоо бахал ихний юм ач гэдэг юм. Гэх мэтийн байдлаар бол ерөөсөө хооронд нэг галт болцсон байсан гэж. Тэгэхээр эдгээр бол хоорондоо харьцахгүй юм аа. Нэг нэгнийхээ одоо юу болно шивдэл гэж. Дээр одоо гарсан шүү дээ. Бүгд л гансагжиг санжаавал ламд гоолно гэсэн шүү дээ. Бүгдээрээ л гансагжигээ санжаалуулахын лам юм байна. Одоо би бол санжаалахад бол ерөөсөө цөлтөнжил аваа гэлэнгийн цахилч хэрэгтэй юм байна. Дэнгийн жил аваач хэрэгтэй юм байна. Шарав жил аваач хэрэгтэй юм байна. За тэрэн дотроосоо одоо жидрэм зогром гомнох хэрэгтэй юм байна. Гэлэнгийн цахилаа цахиа дээрээс нь жидрэм зогром гомноод ингээд тэгээд санжаалж болно. Энэ насандаа санжаалдаг юм хад гардад хүртэл санжаалж болно гэж Жээрэн бүчиг гол нь тэрийг л гаргасан шүү дээ тийм ээ. Тэгтээ зэрэг бол тэр юм. Бүх одоо бурхны зарлигсан бүх ном л нэгэн ганс бодгаалыг бурхан болгох юм одоо мөр юм аа гэж ингэж гоолж авах нь л энэ одоо дам тамж гажмуудаагүй одоо чаваагүй юм. Одоо жишээлх юм бол ийм ном байна. Гансгийн даг ядуурдан бид авах. Уг гансгийн даг мэд үстэй тийм ээ. Биднес ч одоо чойр мөрийн номд гансгийн даг мэд гэж үздэг үстэй тийм ээ. Одоо гансгийн даг мэдээлэл яд мэдний шаг гэдэг гансгийн даг мэдээ дотор яд мэд гэж 2 хуваана гэдэг бүх юм яд мэд бүх юм л гансгийн даг мэдээ гэдэг. Гансгийн даг яд гэж болохгүй. Гансгийн даг яд гэх юм бол чардаа болчихно гэж үздэг үстэй тийм ээ. Намаа санжаавынхан ч бүгд гансгийн даг мэд гэж хайдаг. Чой тамжид даг мэд ба түжээ тамжид мэрдуга сагжээ тамжид дунд ба чой тамжид даг мэд ба нян дайна шаваа тав гэд даваа гардагт чагжаа шийгээд ярьдаг үстэй тийм ээ. Чой тамжид даг мэд л гэж үздэг үстэй тийм ээ. Тэгтэл бурхан багш заримдаа даг яд гэж номсон байна. Гансгийн даг яд гэж. Юу гэд номсон юм жишээлх юм бол гэлэн даг хүр ядаа хүр хурваауны ядаа помбон ааны хүр хурваауны ганц гоо гэж. Ингээд номсон байна. Гэлэнгүүдээ хүр байна гэж хүр гэж үгсэн. Үүрэг гэсэн үг үстэй тийм ээ. Хүр хурваауны ядаа гэдэг нь үүрэг үүрээ чинь бас байна гэж. Үүрэг гэж байна. Үүрэг үүрээ чинь гэж байна. Үүрэг гэж үг хэлэх юм яг гэдэг зэрэг үүднээс бас ирэхээр авсан помбон 5 зогцсыг хэлнэ гэж. Үүрээ чинь хэйм бэхтэр бодгаал гансаг юм гэж. Хүр хурваауны ганц гоо гэсэн. Тэгэхээр зэрэг үүрэг үүрээч хоёр бол тустай байна үстэй. Тэгэхээр зэрэг чинь 5 цогцос бодгаал хоёр бол тустай байх нэ тийм ээ. 5 цогцоос нь тустай бодгаал гэж байх нэ тийм ээ. Тэгэхээр чи гансгийн даг явуулчих нь үстэй. Өөрийн одоо 5 цогцоос тустай А гэж юм B гэж Адан гансаг гэж юм байх юм бол тэгээд тэр гансгийн даг явуулчих нь үстэй. Тэгэхээр бурхан багш гансгийн даг ядуур дагсан бай тийм ээ. Тэгвэл энэ гансгийн даг ядуур дагсандаа чи яагаад бурхан багш гансгийн даг ядуур дагсан юм бэ гэхдээ зэрэг бол одоо гансгийн даг мэдээ гэдээ ойлгох юм бол гансаг мэд гэдээ ойлгочих гээд байсан гэж хэсэг усууд. Яг тэгвэл энэ нас болон одоо урд насандаа чарлавын даваа гэх гомдсон. Энэ насандаа ч гэсэн бурхан багштай уулзахаас өмнө чарлавын шашинд орцсон байсан хэсэг усууд.
Тэгсэн мөртөө тэдгээрээ номтох хэрэгтэй байдаг. Шууд ганцгийн даг медиумаг ойлгох юм бол даг медиумыг ойлгож байгаа. Ерөөсөө гансаг медиумыг ойлгож байгаа. Тий гансаг гэж ерөөсөө байх. Ганцгийн даг медик гэвэл ганцгийн даг гансаг хоёрт ялгаа хийхгүйгээр хийж чадахгүй. Гансаг л мэдэх юм бол ганцгийн даг мэдэх юм бол гансаг бас медиум байна гэж ойлгож байгаа. Тэгээ гансаг медиумыг ойлгоход тэд нар чи яах вэ гэхээр зэрэг урд насндаа одоо үйл хураагаад энэ насндаа түүний үрийг амсдаг. Энэ насндаа үйл хураагаад хойд насндаа түүний үрийг амсдаг. Ийм төрөл дамждаг юм гансаг гэж юм байхгүй байна гэж ойлгочихтой зэрэг чинь яг бол ламбраад чад судалж байсан. Ламбраг бол хайлгаж чадахгүй болж байсан. Ламбраг хайлгаж чадахгүй байх гэдэг чинь бүх юмний суурийг бол хайл байхгүй болчихно гэсэн юм байна л. Тэгэхээр хамгийн түрүүнд ганцгийн даг ядуу мэдүү гэдгээс илүү ламбраа чухал юм байна. Хамгийн эхлээд тийм дамбаа мандаа дагсан ч дагмд дамбаа маян дэ гэж тэгж байгаа шүү тийм ээ. Дамбаа мандаа бол эхлээд дээд биш хүнд бол дагмид гэснээс яг уу даг яд гэсэн дээр гэж байна. Дамбаа мандаа дагсан ч гэж байгаа шүү тийм ээ. Дагсан дээрээ. Дамбаа маян ба хүнд бол дагмид дагсан одоо номсон дээрээ. Дагмид домбаа маян дээр. Дагмид догнож болохгүй гэсэн. Тийм үг хүртэл байж байгаа шүү тийм ээ. Тэгэхээр зэрэг бол тэгэхээр энэ бол нэг хэсэг тийм одоо улсуудад зориулаа тийм ээ. Ганцгийн дагийг одоо ганцгийн дагмид хайлгаж чадахгүй, ганцгийн даг яд гэж одоо тийм буруу давааг их гомдсон тийм улсуудад зориулсан ийм ном юм байна. Тэгвэл энэ ном бидэнд хэрэг байна уу гэж. Тийм ээ. За бид бол ганцгийн даг бол яд гэж үзэх ганцгийн даг мэд юм а гэхэд бол бид бол одоо бүлээн зөвшөөрч чаддаг дамдаг улсууд юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр бидэнд бол энэ содор ийм ном одоо энэ номыг одоо үзэхэд бидэнд хэрэг байна уу? Тийм ээ. Байхгүй гэх юм бол одоо нэг дам тамж галмтаагийн чаваатаж галах гэдэг бас тийм ээ. Одоо бүх номлол нэгэн ганц бодгаалыг бурхан болгох замыг үзүүлсэн. Бурхан болохоо заавал нэг анхааран авах юмыг үзүүлсэн байна гэдэг чинь галах гэдэг бас тийм ээ. Тэгвэл энд бидэнд анхааран авах юм юу вэ гэхтэй зэрэг ерөөсөө энэ дотор бол чаваад үчийн дунд гаргасан байна гэж байна. Чаваад үчийн дундыг бид гомдох хэрэгтэй шүү дээ тийм ээ. Чаваад үчийн дунд гаргасан байна гэж. Чаваад үчийн дундыг юу гэдэг юм бэ гэхээр үйл нэсвээс ирэхээр авсан помбон аал байвал тэгэл тэр чаваад үчийн дунд юм гэж. Чаваа гэж байна. Чаваа чинь түгнэ гэсэн үг шүү дээ. Хансам хорвоо хаач төрсөн үйл нэсвээс ирэхээр л нэг помбон аавна шүү дээ тийм ээ. За сүгмэд хам сүгжийн помбон байдаг ба нөгөө дөрөв нь байна шүү дээ тийм ээ. Тэгэл сүг хам додхом энэ чинь үйл нэсвээс ирэхээр төрөл авангууд заавал нэг лайдны юм живан гэсэн помбон аавна тийм ээ. Тэгэхээр энэ помбон ааг л авсан тохиолдолд бол тэр хүн чаваад үчийн дунд байж таарна шүү дээ. Лайдны юм живан гэсэн живаа тэгсэн бол лайдны юм живаас араас нь юу ирэх вэ? Чаваа ирнэ шүү дээ. Үхэл ирнэ шүү дээ тийм ээ. Лайдны юм живан гэсэн төрөл үйл нэсвээс ирэхээр төрөл авсан бол араас нь үйл нэсвээс ирэхээр хүл ирж таарна тийм ээ. Тэгтээ зэрэг чинь одоо жүжиг бажива жүний багаши гэдэг ингээд орж ирнэ шүү дээ. Тэгтээ зэрэг чинь ерөөсөө үйл нэсвээс ирэхээр л 5 цогцыг авсан тохиолдолд хүнд нэг одоо үүрэг дарамт байх нэ тийм ээ. Одоо юм үүрцсэн хүн одоо юм үүрэл яваад бол тэр үүргийг тавьтлал тэр хүн чинь нэг дарамтлалд явна үстэй тийм ээ. Тэгтээ зэрэг бол тэр чаваад үчийн дунд гэж юм байсан цагт бол хүн орчлонгоос бол гэтлэхгүй амрах юм байхгүй. Хэрвээ үйл нэсвээс ирэхээр авсан 5 цогцсон гээгээд тэрнээс л ангижраад ингээд нирван тарав тавчих юм бол үйл нэсвээс хүлээсээс л ангижирчих юм бол тэр хүн яг уу сая нөгөө үүрч авсан хүн үүргээ ингээд хажихтай адилхан л тэр хүн сая хорвоос гэтлэх юм аа. Гэхдээ зэрэг чинь энэ бол чаваад үчийн дундыг бол гаргацсан хүмүүс тийм ээ. Тэгэхээр энэ бол бидэнд хэрэгтэй шүү дээ. Бид лайдны юм живангээс авсан энэ помбон аа гэдэг чинь бидний үүрэг ба шүү дээ тийм ээ. Бид одоо нэг орчлонд нэг хүнд юм орчлонгийн зовлонг одоо хүнд үүрэгтэй зөвлөл тэр орчлонгийн хүнд үүрэг чи юу юм бэ гэхээр үйл нэсвээс ирэхээр авсан 5 цогц байна. Тийм ээ. Энийгээд үйл нэсвээс ирэхээр авсан 5 цогцыг хаяад араас нь яах вэ гэхээр зэрэг ерөөл ирэхээр ч юм уу ингээд жинхэнэ одоо орчлонгоос одоо гэтлээд ингээд явах юм бол жинхэнэ амраа болно нирван төрнө өстэй тийм ээ. Лагмтны даа гэдэг бол олон өстэй тийм ээ. Тэгэхээр тэрийг гаргасан. Тэгэхээр энэ нь бол бидэнд бол анхаарал авах юм байгаа өстэй тийм ээ. Тэгэхээр ганцгийн даг одоо яд хайлгнадаг бодгаалууд зориулаад ганцгийн даг явардаг гэсэн доон тоторч гисэн л бидний анхаарал авах юм байж л байгаа байхгүй. Тийм учраас л бурхны бүх эрхэм зарилгдсан цөмөрөөл миний одоо анхаарал авах бурхан болох арга замыг бол тань ямар нэгэн одоо арга замыг бол тань заавал заасан байна л гэж. Зарим нь бол ламжийн зовоогийн заан, зарим нь ламжийн халдгийн заан. Тэний гарын юм бий бол чавл гэж ингэж л үзэх нь шүү дээ тийм ээ. Ингэж л ойлгох юм бол цөмрүү тамжтыг бол өөр нь галмид тоглож байгаа нь тэр гэж байгаа. Цөмрүү тамжид галмид тоглож байгаа нь тэр юм л дээ. Тэгээд тэдгээрийг анхааран авах таа бол нэгэн суудал дээр анхааран авч болно гэж.
За одоо сүмрүү тамжид дамх чарвын чаваа нь юу байх вэ гэхдээ зэрэг. За гаяан шүн ч юм уу гэхээр альва тийм ээ их номдол нугуудыг анхааран авлагын анс байхгүй шачаа юм гэж үздэг зарим хүмүүс. Одоо чи ер нь бас тэгдэг хүмүүс байгаа ш. Жишээлх юм бол одоо зарим нэгэн одоо бяцлал заадаг ус бол энэ бол одоо шууд гомдох хэрэгтэй. Одоо энэ чойрын ном энэ тэр ингэж байгаа ч юм бол нэг анхааран авч бяцлагдаг гэдэг биш юм. Энэ үл яадаг хөөхтэй зүгээр бусдад номлодог. Одоо тийм юм шүү дээ. Бусдад шаардлагатай юм шачаа юм гэж. Тийм ээ. Тэгвэл дүлдэг ном нь төвчөө нь юу юм бэ гэхтэй зэрэг бол нөгөө нэг тэр анхааран авлагын ансын шимийн утгыг үзүүлсэн өвдсөн тустай байдаг юм гэж. Тэр бол тустай юм. Жишээлх юм бол нэг жижигхэн одоо нэг номч байж байгаа шиг. Энэ бол одоо жинхэнэ дүлдэг яадаг ном юм да. Тийм ээ. Ингээд ингэсэн. Жишээлх юм бол чойрын 5 ботыг үзэж дуусаад тэгэл дараа нь зарим хүмүүс бол тэгж байсан гэж. Чойрын 5 ботыг үзэж дуусчаад за нэг ном хий да. За ямар ном хийдэг вэ гэл. Ингээд одоо юм яах вэ? Одоо нэг хүнээс очиж нэг уудс авах уу яах вэ? Тэнд нэг жоохон гомддог нэг юм байна. Нэг жоохон лүмэн гомждаг юм байна. Тэрийг авах уу ч гэдэг юм. Уг нь бол нөгөө чойрын 5 ботчил гомдох юм тэндээ байгаа үстэй тийм ээ. Тэрийгээд яах вэ? Тэгэл тусдаа нэг өөр нэг юм байдаг юм шиг ойлгоод. Ингээд явах юм бол энэ бол сүмрүү тамжид дамхт ерөөсөө чарлаагүй байгаа гэж шинж. Тэгээд дамбич ранл дээдийн номыг өөрт нь шадваад нь дөвийн чой гэж байгаа шүү тийм ээ. Шадвийн чой, дөвийн чой гэж ингэж хоёр тусад нь хуваагаад. Энэ бол шадалдаг чой юм. Жишээлх юм бол амирм одоо энэ одоо парчин энэ төр бол шадалдаг чой юм аа тийм ээ. Дөвлөдөг чой нь бол одоо тусдаа юу байна ч гэдэг юм. Ингээд энэ хоёрыг ингэж үзэх юм бол яах вэ гэхдээ зэрэг одоо дима мэдвийн доожид гондлчийн данжаалаа гуа чимбужийн гиг житлнэ гэж. Хэрвээ одоо судар дандар болон таалын тайлбар одоо тайлбарын одоо шашцар дор их бишрэл төрөх юм бол хориг саад болно гэж. Хориг болно гэж. Тэгэхдээ зэрэг чинь хэрвээ одоо судар дандар чинь юу номлодог юм гэхдээ зэрэг чинь судрын номд одоо жишээ нь жадан бэх юм бол тэгээ дандаа эхнээс авахгүй дуустал дээрээс донд дагнсан байгаа шүү дээ. Тийм ээ. Нөгөө өмнө одоо дотор чинь барьсан дотроо байдаг юмнууд шиг номлосон байгаа шүү дээ. Тийм ээ. Чи даваад нан даваад чин даваад даваад тэгээд бүгдээрэн дээр нь жарлаад ерөөсө сүгнээ намчинжээ баржин чой тамжид гэж дэлгэн жарзаа жад гэж юм байна. Тийм 108 юм байна. Дэлгэн зарзаа жад. Тэрэн дээр л бүх тэр дондийнхоо тэр нөгөө нэг эргвийн намдангуудыг л донд дөвийн одоо янз бүрийн эргүүд байгаа шүү. Тийм тэрийгээ тэр 108 юм дээр жарлаад ерөөсө ялгаа байхгүй сүгээс ахгуулаад намчин хүртэл бүх юм л энэ талаасаа ч даваад энэ талаасаа ч даваад энэ талаасаа ч даваад тэгээд ингээд шалдсан юм байж байгаа шүү. Тэгэхдээ зэрэг тэр чинь бол тэрийг л яах вэ гэхдээ зэрэг чинь зүгээр л шадвийн чой юм аа гэвэл энэ зүгээр жадамч хэрэггүй юм байна тэгэл жадамд нэг бишрэл төрөхгүй болчихно үстэй. Тэгэхээр жадамд бол гүв чимбүүжийн гиг болж байгаа үстэй тийм ээ. Тэгээ доод жүүд тэгэхээр тарны номч гэсэн ялгаагүй тийм болчихно. Тэгийн гондол одоо тэр гомблуудын одоо иргэцэгдэг ба тийм ээ лавн даваадаг юм одоо өмнжиг ба тэрчил тэгэл тэр одоо дэл донсол ондог чинь бүгдээр энэ гүв чимбүүжийн гиг болно үстэй тийм ээ. Тэдгэлээ нангийн дом ятан би чийн гожоо зам жодваа ууши. За тэдгээр дор дотоодын утгыг үзүүлээгүй гадны ойлгоцын тор төдийг таслагч болоо хэмээн муу шахын оронд одоо бариад номыг төвчих юм үйлийн төвтгэрийг хурааж үлдэх юм а гэдгийг мэдчихүүлдээрээ гэж ийм гэмтэй шүү гэж. За тийм учраас яах ёстой бэ гэхдээ зэрэг гэтлэхийг хүсэгч нугуудад жинхэнэ хуурмаггүй өвдсийн дээд нь бол юу байх юм бэ гэхдээ зэрэг шүн чимүүнүүд байх юм аа гэж шүн чимүүнүүд ин мод гэж муу юм аа. За гэвч яах вэ гэхдээ зэрэг өөрөө одоо жишээлбэл чойрын бат 5 бот үзэж дуусчихаар тэгэл яаж ном хийх вүлээ гэдгээ мэдхэн байж байгаа чинь бол чойрын 5 бот одоо өвдөс бишийн одоо даг мөн үү? Биш. Харин өөрөө лоо шамбаа байгаагийн даг байгаа байхгүй. Өөрөө бол ухаан муутай байгаагийн шинж. Тэгвэл зэрэг бол өөрөө одоо лоо шамбаа гэх тийм ухаан сул дорой гэсэн шүү дээ тийм ээ. Сул дорой тэргүүтний учир шалтгаанаар өвдсийн дээдэд шүн дээ замлаа гэдэг. Шүн тэр төдий жишээлх юм бол одоо парчинч байдаг юм, ондогчинч байдаг юм. Айдас бол умын номнууд ч байдаг юм уу. Тэр төдий дээр шүтээд нөгөө нэг юу яаж бясалгаж авах вэ гэдгийг магадл чадахгүй байгаа учраас гэж. Одоо бол бид нар бүгдээрээ адилхан л та. Ер нь одоо ламрим гэж ном гараагүй бол уг нь ламрим чинь бол майдрын одоо ондог жангийн дамг гэсэн юм шүү дээ тийм ээ. Майдрын одоо ондог жангаас тустай юм бол өвдөсөд тустай юм байхгүй гэсэн шүү дээ тийм ээ. Гэхдээ бид нар одоо парчин дээр бол ондог жанг ингээл одоо 5 жил үзэж байна л та тийм ээ.
Тэгээд хэрвээ юм ламрим гэж ном байгаагүй бол парчиг 5 жил үдчихээд тэгээд яг ламрим шиг ингээд сайхан эренблээ дараалаа тэрийг ойлгоод авах. Тийм хүн бол одоо бол баг гарахгүй байлгүй тийм ээ. Гарахгүй. Тийм учраас Жеремучийн номыг чинь хийсэн байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр чинь бол бидний бол лоо шамбал асуугийн жонцсон байх нь шүү тийм ээ. Тэгээд тэргээрээ л бид нар яах вэ гэхээр зэрэг өвдсийн дээдийг шүн дээ замлаа гэж одоо дамрим хэрэггүйгээр шууд тэр парчингийнх нь одоо ондогжин дэл донсол дээр нь шүтээд түүнийг ээл чадж өгнөгөл бид нар бол чадахгүй байна тийм ээ миний вэс ээл чадахгүй байгаа учраас тийм учраас яах вэ гэхээр нэг дамби мангад дэгнэх хэрэгтэй болох нэ тийм ээ дамби манглаа динэ гэх тийм учраас дээдсийн өвдсөн дор шүтээд тэдгээр дор магадлыг ирж үлдээрээ хэмээн ингэж бодоо тэгээд өвдсийг үл ярих хэрэгтэй юм аа гэж. Тийм учраас бол одоо энэ юу гэж чинь энэ одоо парчин ум хоёрыг чинь одоо яаж одоо ингэж одоо бяцлаглын ингэ дистралд оруулж яаж гоолж авах вэ? Гэхдээ зэрэгэл одоо ламримыг үзээд л тэгээд эхлээл одоо энэ парчингийн хэсгүүд гарч байгаа хойдлынх нь одоо лагантаа үрээд ихэж умын хэсэг гараад явчихна шүү дээ тийм ээ. Тэгээд ингээд энэ парчингийн ингэж гомдох юм байна. Нөгөө нэг сэмжид мэмждээ гараад байдаг юм чи энэ байна тийм ээ. Нөгөө парчин дээр гараад байдаг жам нинж мэнжгээд гараад байсан юм чи энэ байна. Тэгээд умдаар гараад байсан нөгөө донд талдан малдах чинь юм байна шүү. Тэгээд ингээд дистрал ингээд хоолох юм байна л гэж. Энэ одоо нэгэсэндээ ламримчин бол дамби манг байх нь шүү тийм ээ. Дамби манг ламримлаа дэгнжвэж сая яах вэ гэхээр ум парчингаа бол бид нар болж ингээм манг юм байна гэж ингэж ойлгох юм аа гэж. Тэхийн тулд бол өвдсийг одоо ирж яах юм аа. Түүнээс биш энэ одоо ум парчин тэргүүтээ шүн чамуунууд бол гадны торыг таслагч төдий юм байна. Тийм учраас ямар ч шимгүй юм байна. Өвдснөгүүд нь бол одоо дотоодын утгыг үзүүлсэн учраас дээд нь юм байна. Тэгэхээр ламрим одоо сайхан юм байна. Эднээс хэрэггүй юм байна гэж ингэж барьж болох нь болохгүй нь шүү дээ тийм ээ. Тэгээ ер нь бол юун дээрс чинь одоо жишээлх юм бол лойрог дагриг энэ төр дээр бол тэгэл бомб чойжин гаваа чойжин тэгээд үзээд байдаг шүү дээ тийм ээ. Дагриг дээр бол даа чойжин мэрдахтай жавичаал тэгээд даа мэрдгал тэгээд үзээд байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг бол даа мэрдгал гэдэг боловч гол нь бол эргүүлээд юун дээр авах хэрэгтэй. Өөрийгөө л мэрдгийг гомдох хэрэгтэй шүү дээ тийм ээ. Түүнээс бид нар даа мэрдгийг гомно одоо даа мэрдэг байна уу байхгүй юу тийм ээ. Тэнд байгаа нэг гаваа бомб хоёр одоо мэрдэг байна уу давг байна уу гэдэнд бол тарав тавлахад баг хамаагүй шгүй юм л та тийм ээ. Тэгэхдээ яг хөө тэрийг мэрдэг гэдгийг ярьж байгаа цаагуур шүглаа. Тийм цаагуур нь ерөөсөө одоо тийм имийг амархан ойлгуулаа. Тэгээд эртний одоо хуучин дээр үедээ бол энтэх голцоо тиймэрхүү байсан юм л юмны гол юм утхан дандаа ингээ жоохон юм нууцлагдууч юм уу ингэж яваад байдаг. Энэгээр юмнууд ингэж яриад байдаг. Тэгээд энийн тэгтээ тэр үеийн хүмүүс чадвартай учраас бол ингээл цааш нь ингээ ойлгочтой. Тийм л байсан юм. Тэгтээ зэрэг бол тэгж ойлгож чадахгүй байгаа усууд чинь бол одоо зүгээр л даа чож мэрдэг гэдэл учиргүй хаяад байдаг. Тэгсэн мэт өөрийгөө бол бараг давшгүй юм даа гэж бодчихсон тийм хүн байвал яах болохгүй өстэй тийм ээ. Тийм хүмүүсийг бол одоо тэр чинь бол яах вэ гэхээр зэрэг шүн чимуунуудыг л сайн одоо өвдсөн юм гэсэн ойлгож аваагүй шинчүүд. Тийм учраас Мелбог тэгсэн ш даа мэрдэг дөвлө хайнаа яа 10 давхар зэмбийн цанд баа гэж. Мелбог айлцсан гэж байна. Даа мэрдэг дөвлө хайнаа юм гэж. Тийм ээ дааг мэрдэг баа гэж нотлохтон бол мэрэгэн боловч өөрийгөө дагвар цэг гэдсэн цанд баа байна гэж. Цандбаанууд байна. 10 давхар зэмбийн цанд баа гэсэн гэж. Тэр бол гол тэр одоо утгууд энэ бол тэгж ингэж авах хэрэгтэй юм тий. Тэгээд даавал уг нь мэрдэг баа юу давгаагүй мөн л дөө тийм ээ. Гол нь одоо чарлваануудтай энэ тэр дээр үеийн одоо мэрэгдүүд гол нь юун дээр мэтгэлж байсан бэхлээ данжин баа бол даа дагвар хайлагчдаг. Намаа санжаа бол даа мэрдэг баа гэж хайлагчдаг. Тэгээл одоо намаа санжаа бол дүжээ дамжид мэрдэг юм аа. Гэхдээ тэр данжин баа бол өөгүй дүжээ дамжид мэрдэг гоч тэрэн дотроос чинь даа ч давх шүйтэй гэдэг. Тэгээд даа давгүй мэрдэг уу гэл ингээл бөө маргаан болж байсан юм л та. Тэр нь бол ингээ номон дээр буучихгүй тийм ээ. Тэгээ тэрний цаана бол тэн дээр чин даа мэрдэг дүүрчний бүх эргөө явж байгаа ш тийм ээ. Тэрэн дээр л өөрийгөө орлуулаад ингээд ийм хам чи би ч гэсэн юм байх юм байна гэдгийг гоож авах хэрэгтэй байдаг юм. Зарим гоолгонууд нь би л дээ юм дээр намжил дээрдэг. Тиймэрхүү маяг. Налжирва чимбо жанчиврын чин гэдэг хүн юу гэж хэлсэн бэ гэхтэй тэрэг өвдсөн дор тотрон багтаах нь гэж нан жан цудваны тотрон одоо гүйцэн багтаах нь бэвм гэж тийм ээ дэвтэр лагтал зам гэж алганы толио төдий гэж. За
алганы төдий одоо дэвтэр нэгийг нэгд магадлал олохыг бол мессержи гэж хэлэхгүй. Эрхэм зэрлэг бүгдийг өвдсөнд ойлгохыг хэлнэ хэмээсэн гэж. Дамаглаа нанжан цэдва гэдэг чинь жинхэнэ одоо өвдсийг мэднэ гэдэг чинь гэсэн үг юм. Жинхэнэ өвдсийг мэднэ гэдэг чинь тэгээ зарим хүн бол өвдөлттэй хүн гэдэг юм байл та. Ямар өвдөлттэй хүн юм гэхдээ тэр нэг юм жижигхэн номтой. Тэгээ тэрнийхээ дүн юуг нь автсан. Тэгээ насаараа тэрийг уншдаг. Тэгээд яадаг. Тэгээд энэ бол одоо жинхэнэ өвдсөн юм а. Тэгээд тэрийг одоо тарин марийн тоомонд хүргэсэн ч гэдэг юм уу. Тэгээд төмөр шарчигдалд олоод гэх юм уу. Аль эсвэл яадаг ч нэг янз бүрийн нэг тийм нэг өвдсөн үстэй гүйл хүний гараас нэг пүүгээд нэг нүдэн цагаан усан бай тэрийг эдгэдэг ч байдаг юм уу. Янз бүрийн нэг юмуд байдаг шүү дээ тийм ээ. Тэр бол бүр наазах юм. Тэрнээс гадуур бас нэг бурхны нэг жижигхэн одоо өвтөвч байдаг юм уу. Ингээ тиймэрхүү юм уншдаг. Тэгээ тэрийг бол өвдсийг жинхэнэ одоо мэдсэн дотроо багтаацсан хүн гэж хэлэхгүй гэж. Алхны толооны чинь нэг тийм бээмийг одоо чинь тийм гомбын бээмтэй, намсрын бээмтэй ч шиг тэр юм байдаг шүү дээ. Тэгээд тэр чинь тэрэн дотор чинь янз бүрийн одоо намсрын үүднээс эд таваар бүтээх аргач байдаг юм уу, гомбын үүднээс янз бүрийн тийм тех арга тэгэл тэр ихтэй мэгзийн бээмийг хүртэл гэж биш шүү дээ, тийм ээ. Тэрэн дотор чинь бороо оруулдаг, тэгэл хордог янз бүрийн юмуд байна шүү дээ. Тийм нэг жоохон арга чаргатай хүнийг л ер нь бол өвдөлттэй хүн гэж, дамхтай хүн гэж хэлэх гээд байгаа шүү дээ. Түүнээс шууд бол одоо ламрын одоо энэ төрөг ойлгоцсон одоо юу гэдэг ондогч өмнөжиг энэ төрийг одоо гоолцсон хүнийг бол дамхтай хүн гэж хэлэхгүй л болчиход байгаа шүү дээ. Одоо ч гэсэн бараг тэр улбаа бол ингээд явж л байна шүү дээ, тийм ээ. Ерөнхийдөө ингээд одоо төвддөө ч гэсэн тэр улбаа бол байж л байна шүү дээ. Тийм ээ. Гэлэгбийнхэн дотроо араа гайгүй байгаа болохоос ш. Бусад одоо чойлог дотор бол яг тиймэрхүү маягтай байж. За тэрийг бол хэлэхгүй. Сүмрүү тамжтыг л дамагт гоолсон хүнийг бол хэлнэ гэж. Сүмрүү тамжтыг дамаг юм гэж гоолсон хүнийг л. Дамгийн цанд юу ах вэ? Тарлам чинжин малаг урдамбын жожид намдаг дамгийн цанд гэдэг шүү дээ. Тийм ээ, дамгийн цанд. Дамаг манг хоёр бол жоохон бас өөрлөлтөө тийм. Одоо тэгэхээр тарлам чинжин малаг урдамбын жожид намдаг дамгийн цанд гэж байгаа. Тарлам гэдэг чинь одоо гэтлэхийн зам мөрийг тийм ээ. Чинжин малаг үр гэхээр үнэн зөвөөр нь одоо үзүүлсэн. Яг одоо аль нэгэн гэтлэх зам мөрийг л үнэн зөвөөр нь бүрэн гүйцэд биш ч гэсэн нэг хэсгийн ч гэсэн үнэн зөвөөр нь үзүүлсэн. Тийм жожид намдгийг тийм ээ. Нэн яг тийм ямар ч тийм одоо жинхэнэ ариун тийм одоо үгийг л дамаг гэж хэлнэ л гэж. Тэгэхээр зэрэг бол гаадан данжаа гарын дамгийн би чав болж байгаа байхгүй. Бурхны одоо зарлагч бай. Одоо энтхэг төвдийн мэрэгдүүдийн одоо энэ номнууд ч бүгдээрээ л яг дамаг болчихно. Тэгэхээр зэрэг бурхны бүх зарилэг бол дамаг юм. Харин манг гэж үг хэлэх хөөхтэй зэрэг чинь зарим одоо тэгэхээр зэрэг гаадан данжаа гарын манг юм би харин чав байхгүй. Жишээлх юм бол одоо манг гэдэг бол жадамбыг ойлгож шууд жадамбыг өөрийг уншаад ойлгож чадахгүй хүнд жадамбын утгыг ойлгуулдаг тийм түлхүүр номыг л яг нь манг гэж хэлнэ гэдэг. Тийм учраас бид жадамбыг өөрийг уншаад тэгээд тэн дотор байж байгаа байд ондог чи ирэмбийг шууд ойлгож чадахгүй бол бид чадахгүй. Тэр үтгэл павтаг нь чадахгүй байсан. Тэгтэл тэрнийх нь одоо тэр байд ондгийнх нь одоо ирэмб бүх юмыг нь гаргаж өгсөн нь бол ондогч юм байж байгаа. Ондогчиг уншичаад тэгээд эргээд жадамтайгаа ингээд харьцуулаад жаглах юм бол болж байгаа. Тэгвэл зэрэг тэр ондогч юм чинь бол жадамбын байд ондогч ирэмбийг мэдүүлдэг манг байна, тийм ээ. Жадамбыг шууд уншаад бид тэнд шууд бодтойгоор гарч байгаа одоо нэг тэр хоосон чанаруудын ч гэсэн яг ёсчлон ойлгож чадахгүй бол бас чадахгүй болж чадах. Харин өмнө жүг тэргүүтнийг үзээд ингээд одоо за өмнө жүгөөч бид ойлгож чадахгүй. Тэгээд яг одоо гом барвсалч гэдэг үжээрэн бүчин аль эсвэл үнчин ламын умчимч гэдэг юм уу тэдгэрийг үзээ. Тэгээд өмнө жүгөө ойлгоод тэгээд дараачаар нь тэрийг жадамтайгаа жаалах юм бол жадамбын нэг ойдон донжигаар юм би бол хоолох шин болж байгаа. Тэгвэл зэрэг бол тэднээс чинь яг хөөхтэй жадамбын ойдон донжир юм би хоололдог тийм манг байна. Гэх мэт юм манг гэхлээр нэг тиймэрхүү юм болж байна. Ер нь бурхны зарилгийн утгыг ойлгуулдаг тийм түлхүүр номуудыг л манг гэж хэлээд байгаа. Тэгвэл зэрэг чинь гомбол өдмийн зохиосон одоо тэгээд чандраа гэрдийн зохиосон тэгээд жээрийн бүчин зохиосон эдгээр чи бүгд бол манг болчиход. Гаанууд нь бол манг биш дамаг юм гэж. Тэгээд эднээс чинь бүгдээрээ дамагч юм, мангч юм. Гэсэн тиймэрхүү юм. За жоо чин бол ломоо гэж. Их одоо жоогийн шав гомбарын чин лам бэрч Атишагийн өвдсөн дор дантаг жигдүүхлээр нэгэн суудлын дээр бие хэл сэтгэл гурвыг тоосон товаргасноор сая эрхэм зарлиг бүгдийг өвдсөнд ойлгох нэг гарсан хэмээн зарлигсэн мэт
ойлгох хэрэгтэй юм аа гэж. Ингэж л ойлгох хэрэгтэй юм шүү дээ гэж. Тэгээ Жовуужийн одоо лама Гомбоорын чин лама гэдэг хүн бол юу гэж одоо үзсэн бэ гэхдээ зэрэг Атишагийн одоо үзсэнд бол одоо нэг суудал дээр гэдэг чинь бас их чухал үг шүү тийм ээ түрүүний шиг. Нэг суудал дээр биеийн сэтгэл гурвыг тоосон товаргалдаг гэж байна. Тэгэхээр биеийн сэтгэл гурвыг тоосон товаргалдаг гэдэг зэрэг чинь энэ дээр юу орж ирж байна вэ? Дэнд сум орж ирж байгаа. Одоо дүлвийн дэнд буюу одоо тийм ээ одоо дүлвийн дэнд буюу одоо Минан одоо судар номууд чинь яадаг юм хтэй зэрэг Шагшаабатын суртахаалыг гаргадаг. Шагшаабатын суртахаал чинь голлон юуг одоо номготдог юм бэ хтэй зэрэг голлон одоо лүв номготдог. Лүв аг хоёрыг. А нөгөө хоёр нь бол омбын дэнд додын дэнд хоёр нь бол яах вэ хтэй зэрэг голлон идийг номготдог тийм ээ. Тэгтээ зэрэг чинь одоо би сэтгэл хоёроо номготгосон. Гэлэнгийн одоо самаартай. Дээрээс нь сэтгэлийг одоо номготгосон. Самаадыг болон одоо Шаравжийн одоо лаваатай. Ингээд эдгээрийг бол нэгэн суудал дээр бол бүгдээр ингэж баслагснаар бол биеийн сэтгэл гурвыг одоо үнсэн товрох болгож байна. Тийм ээ. Тэгээд ингэхдээ зэрэг сая л одоо юу вэ? Энэ эрхэм зарлагч чинь бүгдээрээ л ерөөсөө бидний биеийн сэтгэл гурвыг номготохын арга юм байна шүү гэж. Бүгдийг бол өвдсөн юм байна гэдгийг бол сая гоолсон гэж. Ингэж одоо айлцсан юм. Яг тэрийн шиг л ойлгох хэрэгтэй юм аа гэж. Домбоо Римбучийн шалнаа, Чой манд лавнаа. За Домбоо Римбучээ гэдэг чинь боромтон жил байж унаа шүү дээ тийм ээ. Багш их эрдэнэ гэж. Багш их эрдэнэ одоо айлдвараас номыг олонд суралцаад номыг үйлдэх ёсыг бусдад ирж хайх хэрэг гарваас эндүүрэл мөн хэмээн зарлигдсан мэт өнөд удаа ном олонд суралцсан боловч номыг үйлдэх ёсыг огт мэдэхгүйгээр номыг үйлдэхийн хүсэл гарваас эрэлдийг бусдаас хайх хэрэгтэй нугууд нь ч урд номлосон мэт ойлгоогүйгээр эндүүрсэн бөгөөд энэ мэт шашин нь авдрамаас тийм ээ зодлоо гэж. За гуу сангаас гэсэн юм. Бурхны одоо дээдийн ном нь хоёр янз бөгөөд иш болон онлын мөн чанартай болоо хэмээн зарлигдсан мэт иш онлын шашин хоёроос өөр байхгүй гэж. За ишийн шашин нь номыг гарт авахын одоо ёсоор тийм ээ бүтээн үйлдэх ёсыг бол нотлон буулгадаг мөн бөгөөд онлын шашин нь нотлон буулгаваас ямар мэт нотлон буулгасны дагуу бүтээх мөн учраас тэр хоёр нь уг үрд одох мөн бөгөөд үлгэрэлвэс морийг уралдуулахдаа эхлээд мориндоо уралдах газрыг үзүүлэхийгээд үзүүлж дуусаад түүндээ уралдуулах мэт мөн болоо. Уралдах газраа бусдад үйлдвэс инээдэм наадам болох мэт сонсох санахаар бусад нэгийг нотлон буулгаад бүтээхтэй бусад нэгийг бүтээх нь хаанаас болох вэ гэж. За тэр мэтийгч гомром тамаалаа гэж. За гомром бартаа сум гэдэг ном биш үү тийм ээ. Лон гамаал шилагийн гомром дамбо, гомром бараа, гомром тамаа гэж гурван ном биш үү. Тэний гомром тамаа бяцлах одоо төгсгөлийн бяцлаглалын зэрэг гэж. Сүүлийн бяцлаглалын зэрэг гэсэн үг юм. Тэр номноос мөн сонсох хийг санахаас гарсан бэлгүүнээр онсон алин мөн тэр ямагтыг бяцлахаас гарсан бэлгүүнээр бяцлагж үйлдэх бизээ. Бусдад биш буюу тийм ээ морийг уралдах жүйжийн саад уралдах газрыг нь үзүүлээд уралдуулдаг мэт мөн болоо хэмээн зарлигдсан болоо гэж. За Домбоо Римбуче Боромтон Жалвын Жунагийн одоо айлдвараас юу гэж нөхдөг. Олон номд суралцчихаа тэгээд номыг үйлдэх ёсыг бол бусдаас ирж явах төрөний одоо юу шиг одоо олон жил чойрын ном үзээ тэгээд гэвч тааран болчихоо тэгээд за одоо ямар ном хийдэг вүлээ гэвэл яг хөө тэр бол жинхэнэ одоо норвагийн гэж эндүүрэл мөө юм аа гэж ингэ зарлигдсан. Тийм учраас өнөд удаан одоо ном олон суралцчихад тэгээд номыг үйлдэх ёсыг өөр мэдэхгүй. Тэгээд нэг ном за одоо жишээ нь хөгшөрлөө нэг ном хийтаа гэж хэрэг гарахтай зэрэг гисэн тийм нэг бодол төрөхтэй зэрэг эрлийг бусдаас одоо хайвал тийм ээ. Нөгөө нэг өөрийнхөө үтсэн номуудаа одоо анхааран авч услахгүйгээр одоо өөр юу бяцлагдаг вүлээ гэж бусдаас одоо хайх. Ийм хэрэг гарч байгаа нь бол урдын адил одоо ерөөсөө мдэггүйгээр эндүүрсэн байна гэж энэ бол мдэггүй гэж шинж юм аа. Тэгэхээр энэ мэт шашин нь гэдэгсэн байна тийм ээ. Бурхны шашин гэдэг чинь хэдийн янзын юу байдг юм бэ? Бурхны шашин гэж юу юу хэлэх юм бэ гэхдээ зэрэг зодод дуул тэгсэн гэж байна. Домбийн дамчаа гэж. Бурхны одоо шашин буюу Бурхны дээдийн ном гэдэг чинь хоёр янз байдаг юм аа. Лүнгийн одоо дам, давгын дам гэж ерөөсөө хоёр юм. Бурхны шашин дотор. Тийм ээ лүнгийн дам, давгын дам гэж хоёр байх гэж. Энэ хоёрыг мөн чанартай юм. Хэмээн зарлигдсан мэт лүндгжийн дам ба нийлээ мэдлээ гэж байна шүү дээ. Лүндгжийн дам хоёроос өөр юм байх нүггүй байхгүй мэдгэж. За тэгвэл дүнгийн дам гэж юу хэлэх юм бэ гэхдээ зэрэг
номыг гарын авлага болгох ёсыг гарын авлага одоо болгох тэр ёсыг бүтээж үйлдэх ёсыг бол нотлон болгодог юм гэж. Яаж номыг гарын авлага болох юм, яаж бүтээх юм бэ? Ямар ном юу бяцлах ёстой юм бэ гэдэг тэр бяцлах юмнуудыг нь бол одоо данлаа павлдаг, нотлон болгодог. За тэгвэл ондын шашин гэдэг нь тэр одоо нотлон болгосон юмыг нь ямар мэт нотлон болгосныхын дагуу бүтээдэг юм гэж. Жишээлх юм бол өнгийн дамб дотор бол дүжээ тамжид мэрдгаа гэд номлосон болвол тэр дүжээ тамжид мэрдгаа гэд номлосныхын дагуу дүжээ тамжид мэрдэг юм аа гэж гомдог байх. Тийм ээ. Тэр бол одоо тэгээд тэр гомноод бясалгаад үндсэндээ үнэхээр дүжээ тамжид мэрдэг юм байна шүү гэж төрүүлээд тэгээд дагвар зэмбийн дагзангаан бол багинж байгаа нь бол жинхэнэ одоо дагвын там гэж тийм ээ. Дүжээ тамжид бол ийм учир шалтгаанаар бол мэрдэг юм шүү. Яасан ч давг бишээ гэд жинхэнэ одоо хөдлөшгүй одоо тийм нотлох ухаанаар нотлоод ингээд дүүлж байгаа нь бол лүнгийн дам. Лүнгийн дам бол тэгж дандаа хавладаг юм. Яг тэр дандаа хавсныг нь бол одоо дотоод сэтгэлдээ одоо бясалгаад өөрийнхөө үндсэнд төрүүлж байгаа нь бол давгийн дам юм аа гэж. Тийм учраас энэ хоёр бол жумбраас доо юм даа гэж. Уг үрд одоо одох мөн гэж биш тийм ээ. Лүнгийн дам нь жуу болоо давгийн дам нь яг түүнийхэн барай болж ингэж гарах юм аа гэж. Жишээлх юм бол морийг одоо уралдуулахдаа эхлээд одоо мориндон гэдэг нь мор унаа явж байгаа тэр хүмүүстэй болоод уралдах газрыг нь үзүүлчихэд тэгээд үзүүлж дуусаад тэгээд тэр газартаа уралдуулдаг юм аа. Түүнээс ш уралдах газраа өөр нэг газар үзүүлчихэд яг уралдуулах газраа өөр нэг газраар ингээд хэлэгчих юм бол нөгөө хүмүүс чинь энэгээр мөр дахиад ингээд тэнж байж байтал гентх мордуу тэргээр бижигнэ гараа явчихал тэр чинь хүү хэн төрүүл яав юу болоод бижигнаад явчихна өстэй тийм ээ. Хүү өдлөө удахт мөр барих гээд байж байтал буян тухай дээр мөр ирж байна гэдэг бөө юм болоо өстэй. Юу бол ямар бодлоо гарвал гинэ өстэй тийм ээ. Тэрэн шиг юм болох юм аа гэж. Инээдэм наадам одоо болох мэтэ гэж. Тэгтээ сонсох санахаар бол тийм ээ. Сонсож санах үедээ бусад нэгийг нотлон буулгачаад яг бүтээхдээ шал тэрнээсээ өөр юм бүтээнэ гэдэг бол хаанаас байх вэ гэж. За тэрийг ингэж бол хаана номлосон юм бэ гэхээр энийг бол горин бар одоо тамаа энтерт бол номлосон юм аа гэж байна шүү тийм ээ. Горин бартаа сүмд. Энд чинь лон гамаа дашидаа бол хурж ирээд нөгөө жанах уушааныг бол дараад тэгээд энэ горин бартаа сүмд чинь номлосон шүү тийм ээ. Йоо тэгээд өөрөө одоо ном хийсэн юм да. Ханчин шаванц хандавч байсан би үед одоо хамгийн эхлээд төвд задраад одоо ном дэлгэрүүлэх гэсэн хүн чинь ханчин шаванц шүү дээ тийм ээ. Ханчин шаванц чинь төвд дээр ном дэлгэрүүлэх гээд ирсэн. Тэгсэн чинь одоо төвдийн лус савдгуу чих тогшин. Ерөөсөө хүлээж авахгүй. Тэгээ нэг дуг нь одоо өдөр нь дуг нь барих гээд шороо чулуу аваад ирэхдээ зэрэг шөнө нөгөө шороо чулууг нь авчи байранд нь буцаагаад авсан байранд авч тавьчихдаг. Тэгээд ерөөсөө болж ихгүй байсан. Тэгээд энэ одоо юунуудыг бол одоо номхдох юм лусуудыг номхдохыг гэсэн. Тэгэхээр тэр ханчин шаван цаавал би бол одоо энэ лусуудыг бол амирлан гаргаад номхдохноо. Би бол одоо хатуу тогшин тийм одоо даглаа маглаа бол хийхгүй. Би бол дандаа шиваа уу амирлан гаргаад номхдох. Амирлан гаргаад номхдохлоор жоохон удах юм даа гэсэн. Тэгсэн чинь тесрэн дэзэн хаан жоох яарсан юм байна. Түргэн одоо ингээс өмнө дуг нь бариад ингээд бошоогон бурхны шашинтай болчиход ингээд сайхан болчих байна. Тэгээд тэгвэл түргэн одоо яаж номхдох вэ гэхээр түргэн бол хатуу аргаар номхдох. Тэгээд тэрийг бол би хийхгүй. Би бол одоо гэлэн самаартай юм одоо энэ ясны юм учраас бол даглаа маглаа хамаагүй хийхгүй гэсэн юм байна. Тэгвэл даглаа одоо хийгээд ингээд түргэн номхдох ч хүн юм байна гэдгсэн чинь тэр одоо юунд лон бадамж байна одоо байж байгаа гэж. Тэгээд лон бадамж байна заалж ирээ тэгээд тэр лус авдгууд номхдохоо. Тэгээд лон бадамж байна төвдөд нэх удаагүй юм билээ л дээ. Тэгээд одоо тэр Нямаавын зогчин зогоочин бөгөө гэд 9 юм байдаг ш тийм ээ. Тэрний бол нэг хэсгийн лон бадамж айлцсан юм. Бусдуудын ханчин шаванцаа тэгээд бяма медра тэр гүтэлээр дагаж ирсэн одоо бандита төвчнгүүд нь бүгдээрээ номсон юм бэл. Тэгээд тэдгээрийн л одоо тэр ханчин шаванцаагаас авах лон бадамж байна олон хүмүүсийн номсон номнуудыг л за эхлээд энэ үнийх нь үзье дараа нь энэ үнийх нь үзье. Тэгээд энэ хамгийн сүүлдний лон бадамж банийх нь энийг үзье гэдэг ингээд тестарал болоод ингээд олгоо хийцэн тэр тэгварын богоо гэдэг ч тэр юм. Ямаавын тэгварын богоо гэж 9 хөлгөн гэсэн юм байна. Тестараас 9 хөлгөн гэсэн юм байна. Тэр нь тэр юм. Тэгээд бол ханчин шаванцаа сүүлдэн тэгсэн гэж байгаа. За танай одоо төвдөд бол юу юм аа чарлва байхгүй нэ байхгүй байна гэж. Тэгээд төвдөд чинь бөөг чарлва биш гэж үздэг шүү дээ. Тэр төвдөд бөө байсан бон байсан гэж. Тэгвэл бонг бол бон байсан ч гэсэн тэр үед бол танай одоо төвдөд бол чарлва байхгүй нэ гэж хэлсэн. Тэгэхээр бон бол чарлва биш ээ тэр гэсэн яриад байдаг. Тэгээд
Танай төвд бол чардаа байхгүй. Тийм учраас гаднаас бод хэн нэгэн одоо танай төвдийн шашныг одоо балчих болоо гэсэн юм бол байхгүй ба. Амар юм. За харин та нарын дотор тэр үед тэгээд төвдөж шашин дэлгэрэхээр энтгэхээс одоо том ламнар ирэхлээр хятадаас бас ламнар очиж бас тэнд ном сонсож ингэж яасан юм байна л да. Хятад ч төвдөөс төрүүн шашинтай байсан учраас их хөлбөмбөний шашин төрүүлээд илэрсэн байсан учраас тэгээд танай харин энэ тэгээд ууланд их бясалгадаг байсан юм хятадууд нь. Энэ ууланд бясалгаж байгаа жангийн хуушаануудын дотроос л харин нэг болохгүй даваа гарч ирнэ. Тэр л та нар жоох юу болоо шүү дээ гэж. Жохон юу болох юм байна. Тэгээ тэр үед нь миний шав даван гамаа лашаалаа гэж энтгэхт байж байгаа. Тэр хүнийг залж ирж түүнийг одоо даруулаарай гэсэн юм байл та. Тэгээ байж байсан сүүлд нэг энтгэхнээр жангийн хуушаануудын нэг даваа гарч ирээд тэгээд ерөөсөө юу ч бодохгүй байхын зүйтэй. Жамбны хэмжээрээс бяцлах хэрэггүй юу ч бүтгий бод. Тэгэх юм бол донд гомсон бол юм л бодох юм бол гүн зүй юм гомч нь ерөөсөө болохгүй. Тийм учраас юу ч бодохгүй байх хэрэгтэй гэдэг. Сайн ч бодж болохгүй, муу ч бодж болохгүй тийм ээ. Цагаан нохоод уруулсан ч зовно, хар нохоод уруулсан ч зовно. Цагаан уулч гарч ирсэн нарыг хаана, хар уулч гарч ирсэн нарыг хаана. Тэгтээ зэрэгүүд ерөөсөө тэр цаана жинхэнэ одоо тэр сэтгэл доторх нэг гэгэрэл байна тийм ээ. Тэрийг бол ерөөсөө бодлоод л халахлж байгаа юм ерөөсөө муу ч бодсон тэрийг халахлан, зөв ч бодсон тэрийг халахлан. Тэгэхээр ерөөсөө юм бодож болохгүй. Юм бодохгүй байх юм бол тэгээд цаанаас аяндаа ингээд гинтийн гэгэрэл гэдэг одоо энэ зэн буддизм тэрний юу шүү дээ ер нь бол чаман өдрөгдөж. Тэгээд тийм одоо зүгээр л байж бол одоо гинтл одоо гэгэрч тэргээд ингээд однолоод ихсэн. Тэгээд тэрийг даруулах гэж. Тэгээд одоо нэг лүмдингийн дагуу тийм ээ одоо ханчин шаваасаа тэгж айлдсан юм а яг тэр үе нь одоо ирчлээ. Тийм учраас тэр лавн гамаа ташилаа гэдэг хүний задъя гэдээ ярилцаа. Тэгээд гамаа ташилаа залж ирээ. Тэгээд жанах хошоо ном айлдсуусан шүү дээ. Тэгээд тэр лавн гамаа ташилаа ч морилчхоо. Тэгээд нэг асар бариад лавн гамаа ташилаа залтсан. Тэнд нэг одоо асарт ингээд жанах хошоо нэг одоо уулнаас хатраад ингээд залтсан. Тэгээд хоёулын ингээд залтсан байж байсан. Тэгээд одоо лавн гамаа ташилаа энэ одоо бурхан шашинтай юм болов биш юм болов гэж бодож байсан юм байл та. Тэгээд нэг бийцсаад нэг явж байсан чинь бас жанах хуушаамас бийцж явж холоос хоёул хоёр хүнийг харахгүй. Тэгээ харангуутаа чи бурхан шашинтай юм болов биш юм болов гэж үзээд өөрийнхөө бандитаа малгай хаваад гар дээрээ тавиад эргүүлсэн юм байл та өдөөс нь. Тэгсэн чинь жанах хуушаан толгоогоо орхимжээр өнгөчгөө тэгээд ороо хийцэн. Тэгэхээр наа энэ бас бурханы шашинтай юм байна шүү. Ном хэлцэж болох юм байна шүү гэсэн гэж. Тэр дохиогоор. Тэгээд тэрний үеийн хүүхдээ зэрэг малгайгаа ингээ гар дээр эргүүлдэг хорвоо юун дээр эргэж байна гэж асуусан юм байна л да. Тэгсэн жанаг башаа мунхай харангуйгаа сууд эргэж байна гэж. Тэгж тийм дохио байсан гэж. Тэгээд эн чинь яа харахгүй тийм ээ орчлонгийн одоор мунхай харахгүй гэдэг чинь бурхан шашнаас өөр байхгүй шүү. Тэгэхээр бурхан шашинтай юм юм бэ. Тэгээ доо татчих болох юм байна гэж бодсон гэж. Тэгээ хоёулаа хоорондоо ном хэлцээ. Тэгээд доо татаад. Тэгээд жанаг башаа чи өөрийнхөө бодлыг зөв гэж 80 доо татсан гэж байна шүү. Тэгээд 80 дандаа доо татсан гэж байна шүү. Тий. Дандаа бурхны зарилыг татсан гэж байгаа шүү. Тэр нөө цэгсэн дээр юм бол яг жангийн хуушааныхаа гоолохоор байсан гэж бол цэгсэн дээ. Үгэн дээ бол тэгээд дандаа дандан байхгүй үгэн дээр. Тэгээд өөдөөс нь одоо лон гамашил олон доо татаа. Тэрэн дундаас хамгийн жанах хуушаанд хамгийн сайн нодолж байсан л дойд хонтл. Дойд хонтл их нодолж байсан. Тэгээд жанах хуушааны даваач бас тийм амархан арилахааргүй бас их олонд их төгцсөн байсан гэж байна. Тэгээд жанах хуушаач нар дойд хонтлыг энэ бурхан зарилыг мөн ч юм биш ч юм уу хөлөөр жоохон ингээд нэг жоохон шивлэх маягтай тэгсэн. Тэгээд чойм гэлээ хийгээ. Тэгээд таав нэг амархан дарагдсан. Тэгээд лон гамаа лашилаач нь бол одоо ингээд ийм гомнох хэвээр маа ингэх хэвээр юм. Тийм ээ үзэж сонсоо тэгээд тэр үзэж сонссон юм одоо гомнох хэвээр юм аа гэд. Тэгээд гомрон дамбуу, гомрон бараа, гомрон тамаа гэж юм. Гурван ном зохиосон байхгүй. Тэгээд бас юу гэж зохиосон юм. Юу лээ. Бас нэг тийм нэг шанаа мэнэ гомцлын ном байдаг юм. Юу гэдэг л дээ. За нэр нарч ирсэн. Тийм дөрвөнч ном ингээ зохиосон юм шиг төвдөд ирээд. Тэгээд тэднүүсийн эндээс татж яана л да. Тэгээ шандуу маянд даа жүүжийн саадана жүга шинүү шээсэнсоо гэдэг чинь дандаа гонм даван гамаад шийдэн жишээ биш үү тийм ээ. Та нар ингээ мөр урдуудаа ингэж байгаа бас яг энэ шиг шүвдэ энэ төр гэл төвдүүд таарсан жишээ энэ төр авч ирсэн юм шиг. За тэр адил болвоос өвдөс энбэр гэж. Өвдөс энбэр гэж чинь дамримын өвдөс гэж байгаа. Одоо бодмөрийн зулаас ахгуулаад дамримын өвдөс биш үү тийм ээ. Жовжи бол одоо яхахгүй л одоо манг гаргасан хүн л дээ тийм ээ. Бодмөрийн зул гэдэг ламрим гэдэг юм юу гэж жовжил гаргасан шүү дээ. Энэ бол яхахгүй тийм манг гаргасан юм тийм.
Тэгтээ зэрэг дамбаади гэж өвдөс энвэр гэж энэ одоо энэ бодмөрийн зэргийн гэдэг энэ өвдөс энвэр буйны садан шүтэх ёсноос найгдж яснаас ахгуулаад тийм ээ. Шанаа лагамтай амирлан оршихуй болон үлэмж үзэхийг хүртэл эрхэм зарлаг тааллын тайлбарлуугаас элтийн мөрийн анс бүгдийг бүрэн одоо хураагаад цангар дүүнэ гэж бүрэн хураагаад бүрдүүлэн хураагааж гэсэн байна. Тэдгээр бүгдэд агуулan бяцлах хэрэгтэй нугуудад нь агуулan бяцлагаж үйлд ажиглан бяцлагах хэрэгтэй нугуудаар нь тус тусд нь онохын бэлгүүнээр ажиглаад анхааран авлагын зэрэгэнд хуулируулаад хөтөлсөн учраас эрхэм зарлиг бүгдийг өвдсөн дор ургуулад тэдгээр дор өвдсийн дээдэд барихын магадлалыг төрүүлээд тэдгээр нугуудыг өвдөс бодиттой биш арын ном төдийд барьдаг буруу атгах нугуудыг үлдэгдэл үгүйгээр буцаах болоо гэж. Тэгэхээр энэ одоо бодмөрийн зэрэг өвдөс гэдэг чинь ийм тус эрдэнтэй юм аа гэж. Бодмөрийн зэрэг өвдөсийн одоо яг бяцлах нь бол шин дэнсээс эхэлж байгаа юм тийм ээ. Шин дэнсээс ахгуулаад шанаа лагантан одоо хүртэл. Тэгээд энэ дотороо бол бүх одоо эрхэм зарлиг болон түүний тааллын одоо эрхэм зарлагын тэр утгыг тайлбарласан тэр тайлбарууд тийм ээ. Сүмрүү хөхтэй зэрэг л ганжуур юм л да. Гондлохлоор данжуур юм л да. Тэдгээр бүгдийн одоо мөрийн одоо анс бүгдийг бол бүрэн гүйцэд одоо ингээ хураагаад тэгээд тэдгээр нууд жогом хэрэгтэй юм бол яаж жогом хийх юм, жадгам хэрэгтэй нууд нь яаж одоо сосрдог юм шаарвч яаж одоо жадлах юм бэ гэдэг тэр одоо анхааран авлагын зэрэгэнд бол ингээ хуулируулаад хөтөлсөн юм аа гэж ламын гэдэг чинь тийм. Тийм жадгам жогом хоёр. Ер нь бол гом дотор бол хоёр гом байна шүү. Одоо ч юм бол ерөөсөө гомын жогом юм бий чам болоод байгаа шүү дээ. Жадгам гом маяг. Жогом хоноо хом хүмүүс тэгж ярих гэдэг байна. Яа жогом хэрэгтэй юм юу гэхээр шанаагийн үед л голом жогом хэрэгтэй тийм ээ. Бос үйдүүл ихэнхдээ жадгам шүү дээ тийм ээ. Тэгвэл жадгам хийгээд ингээд ямиг ажиглаад жишээл үнэхээр одоо ингээд одоо багш буйны садан гэдэг бол яг санжаа ой юм аа гэдэг олон гэрвгүй үүднээс ингээд ажиглаад ингээд гомлох юм биш үү тийм ээ. Тэгэж байгаа яг үнэхээр санжаа ой юм байна шүү гэсэн бодол төрөө дэрэнгүүт нь жогом хийх хэрэгтэй гэж. Ламаа санжаа ой гэдэгтэй бол яг нэгэн үзүүртэй төвлөрөх хэрэгтэй гэж. Тэгж байтал аяндаа төвлөрөл алдагдаад ирнэ шүү тийм. Тэгэнгүүт нөгөө жадалдаг юмнуудаараа жадал гэж. Тэгээ жадгам хийгээд байхдаа зэрэг чинь жадгамууч имийг дандаа нотлож өгдөг. Ийм учраас шалтгаанаар ингээд лам санжаа ой мөн шүү тийм ээ. Ямар нэгэн ламд нэг ийм гим байна уу дагаа харангуут тэр чинь ийм учраас ийм гимтэй биш ээ. Ингэж харагдаж байгаа учраас чинь гим биш гээд ингээд олон талаас нь ингээд нотлоод байхдаа зэрэг чинь сүүлд үнэхээр гимийн талаас нь барихгүй дандаа эрдмийн талаас нь хараад үнэхээр санжаа ой юм уу даа гэсэн бодол төрөөд ирвэл тэн дээр жогом хийгээд явчихна. Сүмрүү тамжид дамагдуу шарна гэж. Тийм учраас энэ ламирмын одоо өвдсийг одоо ойлгож авах юм бол үнэхээр бүх эрхэм зарлиг бүгд өвдсөнд ургаад тэдгээр дор өвдсийн тэдгээрийг дамбын чогт зэмбэ гэж өвдсийн дээд муу юм байна гэсэн гэж бодсон тийм магадлал төрнө гэж. Тийм магадлал төрөөд ирэхдээ зэрэг юу байхгүй болох вэ гэхээр тэдгээр нугуудыг жинхэнэ бодиттой өвдөс биш ээ. Арын ном юм да. Арын ном төдий юм аа. Ардаа ингээд залчаа байж үүдэг ном юм да гэсэн. Тийм буруу бодлууд яах вэ гэхээр зэрэг. Тийм буруу бодлууд бол үлдэгдлэг алга болно л гэж байна шүү тийм ээ. Одоо бол бид нар ч гэсэн ганжуур данжуурыг бол ардаал залчаад байгаа л да. Тэр хойд хөнгөрөө антал байгаа шүү. Энэ бол бидний ширээн брээн дээр бол байхгүй байгаа шүү. Тэгвэл бол тэр нь бол яг бид нар бол тэрийг өвдөс биш гэсэндээ тэнд залцсан юм шиг л дээ. Бид нар нөгөө нэг энийг ойлгоо тэрийг ч ойлгож чадахгүй байгаа байхгүй. Тийм учраас тийш залчаад байгаа юм л да.